Монгол бие биелгээг өвлүүлэн уламжлуулж оршин тогтнох чадварыг тогтворжуулах нь төсөл. Урайхаа биелгээ. Монголын түүхэн дэх хамгийн эртний овгийн нэг нь Урайхаа билээ. Урайхаа угсаатны түүхийг хүнний үрний дараах үе Сиамби улсын үеэс эхэллээ гэж үздэг. Энэ Монголын ард түмний Монгол угсаатны олон бүлгийн нэг Урайхаа нар. За Урайхаа нарын тухай эртний түүхчдийн үзэж байгаагаар бүр одоо манай эртний өмнөх 8-аас 6 дугаар зууны үед Хятадын түүхэнд тэмдэглэгдсэн гэж үздэг. За Урайхаа нар хамгийн анх монголчуудын өөрийнх нь түүхэн суулж тэмдэглэгдсэн үе бол Монголын нэгдсэн улсын ихэнх үе. За жишээ нь Монголын нууц товчоонд Урайхаа нарын тухай их олон тэмдэглэсэн. Урайхаа хүн, Урайхаа дай хүн, Урайхаа жин хүн гэх мэтээр одоо тэмдэглэсэн байдаг. Монголын язгуурын угсаатан Урайхаачууд өөрсдийн туйл, дуу, бие биелгээ, ан ав, зэр зэвсэг, ном сум гээд баялаг уламжлалтай ард түмэн. Манжийн үед бас мөн одоо өслөг ан бэлтгэхээр тэр алтан ууландаа ном сумтайгаа үлдсэн байж байгаа. Тийм учраас тэр ном сум зөвхөн үлдсэн одоо угсаатан бол Урайхаа байхгүй юу? Урайхаа ном сумын харваа гэдэг энэ одоо соёл бол үлдэж чосорсон байгаа шүү дээ. Урайхаа биелгээнд бусад одоо угсаатанд нь байдаггүй ном сумны татал энэ одоо хөдөлгөөн байдгаараа Урайхаа бие биелгээний нэг онцлог гэж харагдаж байна. Эдүг Баян Улгийн аймгийн нийт хүн амын 3.6%-ийг эзлэн Буянт сум, Алтай сумын Улаанхад, Бор Бургас баг болон Ховд аймгийн дуут Мөнх хайрхан сумдад оршин сууж байна. 2022-аас 2025 оны хооронд Монгол улсад хэрэгжүүлэх ЮНЕСКО-гийн Монгол бие биелгээг өвлүүлэн уламжлуулж оршин тогтнох чадварыг тогтворжуулах нь гэдэг төслийн хүрээнд 2022 онд бид нар Монгол улсын 6 аймаг, 1 хот, 7 дулд хээрийн судалгаа хийсэн. Нийтдээ бол 172 өвлөн уламжлагчдаас яг одоо бие биелгээг нь өөрсдийнх нь угсаатны бие биелгээг нь одоо чиж баримтжуулж авсан байж байгаа. Соёлын үе улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан гэж одоо соёлын үндсийн төвдөр байдаг. Энэ сангаас бол бид нар Монгол улсын хэмжээнд Урайхаа бие биелгээ өвлөн уламжилж байгаа өвлөн уламжлагчдын тоо, судалгаа авах өвлөн уламжлагчдаа тодорхойлоод бид нар нэг 22 Урайхаа угсаатны бие биелгээ за дээр нь яг энэ товшуурын тийм ээ цоглохыг өвлөн уламжилсан юм хүмүүстэй болуулсан. А энэ дотроос хамгийн одоо уламжилт байдлаараа өвлөн уламжилж яваа хүмүүс гэх юм бол Ховд Баян Улгийн аймагт байгаа Урайхаачуудыг хэлмээр байна. Уламжилт тийм хэв намбаараа уламжилж авсан хүмүүстээ бол Ховд аймгийн Буянт суманд байгаа Бая гэдэг одоо 86 настай ийм эмээтэй бол бид нар уулзсан. Энэ биеийг чинь эргээд биелэх ёстой шийгээд эргээд тэг хүндээ өгнийгээд дуулуулна Ингээд өгөн тий. Наагаад ингээд өгнө. Цацал мөргөл гэдэг чинь мөргийгээд мөргөл биелэлэдэг юм байхгүй юу? Тэгэл мөргөл биелж. Цацлаа нийгээл цацал биелэлэдэг байхгүй ийгээл мөргөл яг ийгээд биелжээгээд биелэлэдэг юм бас. Тэгэхээр одоо Мөнхцоож гэдэг тийм ээ Ховд аймгийн Жаргалан цомд амьдарч байгаа энэ одоо өвлөн уламжлагч байна. За дээр нь Баян Улгийн аймагт одоо бидний уулзсан Оч Цэцэгмаа гэдэг ингээд бас яг энэ 22 хүн дотроо бид нар гарын 5 хуранд багт хууц нэг юм цөөхөн тэгсэн мөртлөө бас яг энэ Урайхаа бие биелгээг уламжилт хэв намбар нь өглөөд авцсан ийм хүмүүст бололцсон. Баян Улгийн аймгийн Цингэл суманд бол бид нар Товоо Урайхаа бие биелгээ өглөө уламжилж байгаа хүмүүстэй болсон. Тэгэхээр эдгээр хүмүүс бол бас дийлэнх настай
ийм одоо хүмүүсээс урийнхаа биеийн талаар бол ямар ч гэсэн өвлөн уламжилж ирсэн. Гэхдээ тэр нь хэрэглээнд байдаггүй одоо мартах тийшээ хандсан гэж тодорхойлж болох үс юм өвлөн уламжлагч ийм хүмүүстэй уулзсан. Уран хажууд цацал, мөргөл, алдлах, шудрах, сугсрах, татлах гэсэн 6 төрлийн биетэй. Ардын баяр цэнгэл найр хурам хийх хамтын хөдөлмөрийн үед биелнэ. Цацал биегээр эхэлж мөргөл, алдлах, шудрах, жороомор биелээд татлах биегээр төгсгдөг. Манай ураанхаа өгөөд дөрвөн өрд гэж байдаг. Дөрвөн өрд бол ирээсэл эсгээгэр дотор нүүдлийн ард түмэн байсан. Энэ нүүдлийн ард түмэн дотор одоо эсгээгэртэй зохицуулж л хөлийн хөдөлгөөн байхгүй, ордны үеч биш. Энэ бол тэр үндэсний ястангуудын зан үйлийг тэр хөдөлгөөнд тохируулж хийдэг байлаа. Энэ бол хамгийн гол нь бислүүрээс дэшин бүхэл одоо тэр юу харуулах вэ? Энэ бүх үйлдэлээ бол хийдэг байлаа. Ийм учраас энэс бол ураанхад бол 6 төрлийн биелэг байдаг. Нийтдээ нэг хөдөлгөөн болцсон байгаа байхгүй юу? Тэгээд одоо 6 биелгээг биелүүлэхэд 1 минут 20 секунд болж байгаа. Тэгэхээр одоо зөвхөн энэ одоо үргэлжилж байгаа хугацааг нь аваад үзэхэд хүртэл ер нь ямар хэмжээнд хүрсэн бэ гэдг нь бол харагдаж байгаа юм. Ер нь бол бие биелгээ гэдэг бол эхлэлтэй, өрнөлтөө, төгсгөлтөө хөдөлгөөний давхцал бол байдаг. Гэхдээ тэр нь өөрөө утга өгүүлдэг ийм одоо нарийн одоо зохион байгуулалтаа баг зохиол шүү дээ. Тэгээд Нанжид багшийн судалснаар бол нэг ураанхаа 5 бие бидгийг. Ураанхай биелэг маш их хуурж байгаа. Биелэг хүний ч их цөөхөн даалдартай биелгээ 40 гэдэг авгаа болоо зүгээр цацлах бие гэдэг. Цацал гэдгөө цацлах бие. Тэгээд хөдөлмөр бие, шудрах бие гэдэг янз бүрийн энэ гарны энэ хайртай байж байдаг. Дөрөвд бол энэ баядууд нь загчин бол энэ гарны өөр байрлалууд байж байгаа юм. Энэ цөмөрөө нэг хэлбэр дээр хийдгүү. Энэ биелгүүч нь дундаа өөр. Нэг гарн дээр ингэж хийх гэж байхгүй. Цөмөр ингэж хийх гэж байхгүй шүү дээ. Ухаантай. Энэгээр одоо онцлог ардын ястангуудын биелгийн онцлог байгаа байхгүй юу? Эрт урдын цагт нэгэн эмгэн Алтай таван богдын оргилд суух шувууд хоол шиджээ. Шувуу оргилоос нисэн бууж өгсний шүүрч аваад явж гэнэ. Эмгэн орчдгийн хүн амьтан ялгаагүй нэгэндээ тус дэм болох ёстой юм байна. Мөнгө цаст оргилд байх тэр амьтанд ч бидний тус хэрэгтэй. Эдээ цагааныхан дээжийг цацаж өгөх нь зөв юм байна гэж боджээ. Энэ явдлаас хойш ханга дэлхий аратан жигүүртэнд эдээ цагааны дээж өргөх цацал бие үүссэн гэдэг. Их алдартай биелэг бол ураанхай цацал гэж биелгээ байна. Сүүлдхэн үед бол бас дуулаад биелдэг болсон. Тодхон харагдах өндөр алтай тол шиг мөнгөн цэцэлтэй цаслын ёснүүдээрээ цагаан сүргээ цацаагаа дуулаад төвшуурдаад биелдэг ийм биелгээ байна. Их алдартай Алтай нутагтай одоо цацал сүнийхээ дээжийг өргөсөн ийм биелгээ. Ардын жүжигчин Римэдийн самжид асан ярихдаа манай ураанхайчууд 6 бие биелдэг. Бие тус бүр нь өөрийн зан үйл утга санааг илэрхийлдэг. Биеийг эхлэхдээ заавал өндөр насанд хандан ёслол гүйцэтгэдэг. Биелж дуусаад 3 хурууны өндгийг нийлүүлэн эдэмлэн гарын тухайгоо нөгөө гараар туулж дээш өргөн духандаа хүргэж биегээ чилээдэг хэмээн өгүүлсэн байдаг. Дараа нь ураанхай мөргөл гэж бас энэ баяд дөрвөд хотонгоос ялгарх өөрийн бие даасан биелгээ бий. Энэ ураанхай хүн болвол уул алтаадаа бас л тэр алтай эзэндээ мөрөгдөг, залбирдаг, тэрнийхээ үйл хөдлөлийг харуулсан биелгэнүүд байдаг. Ховд аймгийн Дууд сумын Цэвэн сүрэн гэж алдартай биелэж байсан. За энэ хүн бол бүх ард түмний сургуулийн ангадугаар наадамд одоо энэ алдартай дуулж урт насангуй энэ нэрт цуурч наран цогтгой энтертэй хамт орж ирсэн. Тэгээ ураанхай мөргөл цацал хатирхаа гэдэг 3 биелгээг биелдэг
энэ хүний бичлэг бол байж л байдаг. Баяуулгийн аймаг талтаа бол нэлээд сайн олон биелэгчд бий. Энийг бол бид хүн мэддэг. За Ховд аймгийн Мөнхөрхөн сумын Пүрхүү гिच их сайн биелэж байсан. Уран хаан дээр дурдсан 3 биелэг их сайн хийдэг. Энэ их алдарсан хүн. Ийм биелэгнүүд бол яг одоо нутагтаа бол хадгалаад үлдсэн нь бол ховрдуул харагддаг шүү. Мөргүүл бий. Алтай 13 өргөлдөө мөргөж биелдэг бий. Цацал биегийн дараа мөргүүл биег залган биелдэг уламжлалтай. Монгол зун олон уул ус хангай дэлхийдээ сүслэн мөргөж байгаль хүн хоорондын харилцааг урлагаар дамжуулан биелгээгээр боджуулан үзүүлжээ. Ардын жүжигчин Самжидгай жорооморыг биелсэн байдаг. Тэрэн дээр бол тэр одоо гарын тэр одоо эргүүлэг те гоё даллаж хаягддаг тэр хөдөлгөөн эдэр нь бол үнэхээр гахалтай. Одоо Уран хаан жороомор гэдэг биелгээ бол Уран хаан бие биелгээний одоо ноён оргил нь бахаал гэж бодож байгаа. Монгол биелгээний уламжлалтай угсаатнууд дунд жороомор бие нь өөр өөрийн гэсэн онцгой хувилбартай байдаг. Уран хайчууд дунд сугсрах хэмээн нэрийдэж, өрмөц хөдөлгөөн хурдан химнэл бүхий жавхаалаг бие байдаг. Тэгэхээр одоо тэнд яг жинхэнэ язгуур бие биелгээний юу юм бэ? Одоо тэр хожим одоо зохиогдсон алдлах гэдэм үү, шудрах гэдэм үү те энэ бие биелгээнүүд ер нь угаасаа байсан юм уу? Эсвэл одоо хин нэгэн одоо зохиогоод оруулсан юм уу гэдэг бол бас эргэж зүйтэй. Тэр очгээд Уран хаан бийч залуутай уулзаад ингээ ярилцж явах үед ингээд бүр ухаад ингээ яриад ахаар дээр үед манай хөгшин ээж хэлдэг байсан. Манай нутагт аягтай бие байсан гэж. За бас одоо юу байсан? Жаламаар гэдэг биелгээ байсан. Энтэр гэж манай хөгшин ээж ярьдаг байсан гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр одоо энэ 6 угсаат 5 угсаатанд нь байгаа аягтай бие, тэр жаламхаар эднэр гэсэн одоо энэ биелгээнүүд бол тэдний одоо уранхачуудын биелгээний урын санд бол байсан юм шиг байна. Ийм одоо янз бүрийн нөхцөл шалтгаанаас болоод хүний тоо цөөрөх тусмаасаа тэр одоо өвлөн уламжлагдах байдал бол бүр илүү бас маш багасж гин гэдэг нь тэндээс бол харагдчихсэн. Ер нь бол маш яралтай арга хэмжээ авах шаардлагатай юм байгаа. Тийм учраас бид Баян-Улгийн аймгийг уг нь бол Баян-Улгийн аймаг бол бидний одоо судалгааны юунд бол байгаагүй. Тэгээд ЮНЕСКОд саналаа тавиад тэгээд одоо бид одоо Баян-Улгийн аймгийн цөөнхүүдийн одоо бие биелгээний соёлыг бас сэргээе. Инкүүд ийм нөхцөл байдал үүссэн байна гэдгийг дамжуулж одоо хэлснээр одоо бид нар Баян-Улгийн аймгийн урангачуудын дунд бие биелгээний сургалтыг сая 14 хоног амжилттай явуулж дуусгалаа. Багаж гисэн сэргэх энэ хандлагад одоо гарах бахаа гэж ингэж найдаж байгаа. Монгол бие биелгээг өвлүүлэн уламжлуулж Оршин тогтнох чадварыг тогтворжуулах нь төсөл.